Дэлхийн монголчуудын эмчил радио 88-ны урлагын дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн ягын цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатагаар 400 шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 21-ний баасан гарагийн 400 шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч анжгаа гэрлээ. За найруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар айлж байна. Нэрээ мартаад байгаа юм шүү. Гэрлээ. Нэг юм билээ. За ахин орой минь төргий. Орой минь төргий. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All гэсэн уриатагаар цэцгийн гар утсаараа Mobicom за мөн Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаж байгаа баярлаа. За өнөөдөр таны мэдээгээр эхэлдэг шуугуулдаг галацуулж ачаад явъя. За шуугуулдаг өгье. За ингэсэн гоо. За би өнөөдрийн миний 3 мэдээ штэ. Эхнийх нь бол үнэхээр үзүүштэй мэдээ. Үнэн супер сюрпрайзны мэдээ заяа. За. Хоёр дахь нь бол баян хүмүүсийн бас үнэхээр хилжүүн томролтын тухай мэдээ. Гурав дахь нь бол нулимдэг мэдээ байгаа. За ингээ манайхан ерөнхийдөө нэг багцаатай сууж байгаараа. За эхнийх нь өштэй бид хоёр нөө Гинсийн рекордуудыг танилцуулдаг та. За. Тэгвэл өнөөдөр манай гариг дээрх бас нэг супер Гиннес рекордыг танилцуулах гэж байна. За. Эмэгтэй хүнтэй холбоотой. За. За бид нар ингэдэг штэ нөө чидингийн шилийг ингээ амдаа ичлэр буцаа гардггүй гэдэг штэ. Энэ хүнд тийм зовлон алга. Юу гэхээр би дэлхий дээр хамгийн том амтай эмэгтэйг танилцуулах гэж байна. За. Хамгийн том амтайгаар Гинсийн рекордын номонд бичигдээд байгаа Саманта Рамстел гэдэг энэ бүсгүй ам нь 652 см ангайж Бараг миний толгой орох нэ. 1033 см сундаг гинэ. За саяхан Италиар аялаад ирсэн бүсгүй аманда бүхэл бүтэн лонх багтааж хамаг амьтдыг гайхшруулад байгаа. Энэ Виноны шилвэштэй аманда хийц. Бөксөөр нь Бүгдийн үү? Бүгдийн гिचвэлтэй бөксөөр нь ингээд амдаа ингээд хийхгүй юу? Тэр хэцүү штэ тэр чинь манусын аманд манус бол тэрийг зөргөлж хийхчгүй. За энийг үзэж байгаа хүмүүс хүүхдүүд байвал гэртээ битгий ийм юмнууд туршид үзээрэй. Энэ бол тэ дэлхийн рекорд хамгаалсан хүний л ийм мэрэгжлийн хүний хийдэг ажлууд байгаа шүү. За 34 настай энэ Америк эмэгтэй хувьд бүргэр гэх мэт нэг хазалтаар амандаа багтаадаггүй хоолнуудыг амандаа хийж идэж байгаа бичлэг хийдгээр алдахтай. Энэ хардаа яг одоо нөгөө вайны шил амрууга хийж ямар амар том ангаад нэмээ нэрээ. Амар зөө. Йоо, энэ даахгүй юм аа. Америкийн бүр хот догнууд чинь нэг ийм амар том хот догнууд шүү. Тэр мэрэг чинь зүгээр шууд ганц хацдаг. Вайны бокалыг бас шууд амрууга хийсэн мэт ингээд. Йоо, гэрлийн шил бол наадгалж зовлоо. Өстой no problem юм байна. За сошиал дээр 3.8 сая дагагчтай бүсгүн амандаа дарсны лонх багтааж байгаа зураг нь 42 мянган лайк цуглуулсан гэж шүү. Тийм шүү. Йоо. Хүмүүс амаа албаар томруулсан гэж бүсгүйг харддаг. Харин хариуд нь Саманта Рамстел бол бүр хүүхэд байхынхаа л том амтай байсан зураг оруулж амыг нь тагилсан байдгийг. Яна гэтээ нэр ямар үгүй яг энэ бичлэг бол айгүй муухай харагдчихна. Эвгүй юм байна. Эвгүй юм байна. Тэр нэг хотдог гэж байгаа юу? Үгүй зүгээр ингээд амаа ингээд уув улаанаар ингээд дуруулаа бодснээд ингээ ангалцуулаад ингээ хөтлөөд байгаа байхгүй юу? Ямар юм бэ? Сая энэ бүргэрийг зүгээр ингээл манайхны нэг буу замрууга бүтнэр хийж байгаа юм шиг хийцэн сая. Харин тий одоо бидний нөгөө нэг буу замдаа хийдэг бол энэ хүний хувьд бол юу ч бараг энэний аманд нэг дор 10 муу зарах юм байна. Хүй. За. Одоо нөгөө нэг чипс гэдэг штэ тий. Бишээ чипс нэ шарсан төмөс одоо нөгөө French fries. За KFC мэвсгийн тий чи ингээд ийм одоо ингээд нэг юм савтаа ирдэ штэ. Тэрийг бүгдийг амруугаа ингээд хийц. За манайхан орж үз ийм сонин бүсгүй байдаг юм байна. Гэхдээ одоо тэгээд ийм хүнтэй дасгалжуулж байгаад ч хамаагүй ийм амтаа болцсон байхад бид нар ер нь хэрүүл хийгээд яах вэ? Харин тийм ээ. Ямар мисцлийгээд нөгөө ингээд дарвайлгцсан байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ хүн чинь тэгээ генисийн амжилт тогтоочод байна шүү дээ одоо. Тийм. За 5 махтай зузаан бүргэрийг нэг хадалтаар амандаа багтаадаг гэж. Харин тэгсэн сая нүдэн дээр хоёр зузаан махтай Big Mac-ийг л идэхэд ам ингээ хөрдгүү шүү дээ. Би бүр 2 битэл нэгийг ингэж идэж чадахгүй зүсэж худасрээгээр иддээ шүү дээ. Тэгэхэд энэ эсгүү 5 махтай зузаан бүргэрийг нэг хадалтаар амандаа багтаадаг. Саманта Рамстелийг
жинхэнэ утгаар нь даруугаар амтай гэж хэлж болох юм. Дараачгаад гэдэг чи энэ л юм байна. Йоо, алж штэ нэрээ. Юутаач сошиал дээр рил бичлэгүүд нь нэлээд явж олонний танилд болоод байгаа энэ бүсгүй ажилласаа гараад бүтэн цагийн контент үйлдвэрлэгч болоод том амныхаа ачаар нэлээд мөнгө олж байгаа гинэ. Өө энэ болох юм байна. Одоо чадж байгаа юм аргаалга байгаа юм даргаалга гэсэн нэрээ. Ямар гөх хөгсөө үзүүлээ явж байгаа биш энэ хүн даруугаараа ер нь юугаа олно вэ? Манус падлээч байхгүй юм. Яана нөгөө вайна шууд ингээ бүксөөр нь амруугаа ингэж багтаас ингээ тогтоож энтэр ёо. Тэгсэн чинь тэр цаана нөгөө нэг текэн дээр зогсож байгаа бормон ингээ амаа ангаага зогсож штэ. Энэ хүүхэд багтаал даруугаар байсан юм байна уу? Хүүдий тийм биш тий. Тийм байна. Багасаа л том амтай байсан юм байна. За сэтгэлдлүүд нь. За Айх уу гайхгүй гэдгээ мэдэхгүй байна. Ямар том ам бэ? Нохоо муурны толгойг бол өлгөн багтаачмаар ам байна штэ гинэ. Нэрэл тийм юм. Нэрэл тийм байна нэрээ. Нэрэл тийм юм. Йоо. Нөхөр нь юу бодож байдаг бол доо ийм том амтай хүний ашигч байна да. Алдаач байна. Хэрэлдүүл дийлдэхгүй бахоо хаа гинэ. Яах юм бол нэр хэрэлдүүл. Энэ ч тест идэж өгч гин яана. Энэ төргийн хэллэг мэдлэгийг амар хэлэх юм болов. Одоо хин садаа болох юм болов. Дийлдэхгүй байх юм болов. За бичлэгүүдийг нь үзэж байсан. Юм идэж байгааг нь харахаар жинхэнэ хүн биш. Хиймэл оюун ухаан шиг санагддаг штэ. Эхлээд би бүр хуурамч бичлэг гэж боддог байсан чинь амьд хүн жинхнээсээ байсан юм билээ гинэ. Яг тэгж бодогдож байна уу? Харин энэ нөгөө бүргэр идэж штэ. Одоо хардаа ёо зүгээр л ингээл дүүнат модны чинь бол зүгээр ганцхан л мөхчт юм байна. Амар. За. Энэ манайхаа алдна ингэнэ. Марс ингэнэ үг хэлбэл жинтэй хэлэх байх та гинэ. Марсыгаар бол юу цэрэг командлууд алах нэ. Амар юм болох юм байна та. За Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаж байна. За Акабена наклаад одоо бид нар яг нөгөө наклаадаа солидог цаг болцоо. Ягаад бид нар яг одоо наклаадаа солих хэрэгтэй юм бэ гэвэл нөгөө хөлдөж гисч ингэж явсан наклаад чи одоо ингэж гиснийхаа дараагаар дороо дуустдаг. Тэгэхээр одоо ингэж хаврын үзлийг хийхдээ бүгдээрээ наклаадаа бас заавал шалгуулаарай. Тэгээд наклаад авахтаа чанартай наклаад аваарай. Энэ Акабена гэдэг наклаадыг авч тавьснаар та зүгээр ингийн наклаад аваад тавих юм бол та 4 наклаад солих хугацаанд ганцхан наклаадаар л явна. Харамч хүн 2 төлдөг байсан бол одоо бүр 4 төлдөг болсон байгаа шүү. Тэгэхээр энэ Акабена наклаадыг сонгоорой. Энэ бол яг нөгөө OEM буюу анх таны машин үйлдвэрээс гарахтаа яг ямар ийм наклаадтай байсан. Яг тэр наклаад нь гэсэн үг шүү. Яг үнэ. За 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд Акабена наклаадны үйлдвэр нь өөрөө Японы Ямагата хотод байрладаг. За энэ үйлдвэр нь яасан бах нь дэлхийн хурдны галтрагны тоормсны наклаадыг үйлдвэрлэдгээрээ онцлогтой. За дээрэс нь керамик материалаар хийгдсэн учраас 500-аас 600 м хүртэлх өндөр халалтанд тэсвэртэй барьцалдах чадвар маш өндөр. За дуу гарахгүй учраас нөгөө плазм зураас үүсгэхгүй гэмтэл учруулдаггүй илэгдэл удаан гэдгээр онцлог давуу талаа. Нөгөө нэг бүр ингээд илэгдсэн наклаад ч нөгөө амар чахарч дуурдаг штэ. Тэгээд нөгөө филанци чинь баг ингээд нөгөө нэг юу шиг болчихдаг. Ингээд ийм нэг юм ховлтой болдог. Яг үнэ. За дээрэс нь хар туглуу буюу абстосыг холцгүй учраас тортог гаргахгүй хүний биед сөрөг нөлөөгүй байгаль орчинд ээлтэй юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр та Таката Япон сэлбгийн Улаанбаатар хотод байгаа 6 салбараас нь очиж авах боломжтой. Хаан уул сансар 10 дугаар хороолын ийм артууд, за Төбөд андуудын замын урд Panasonic-тай ягаан байр энийг давхарт Баянбүрдээс тасгай үсэх зам дагуу шатхан түгээх станц дотор за 1-р хорооллын арын зам дагуу отхон жолоо авцрагуултаа залгаа Таката Япон сэлбэг байрлаж байгаа. Тэгээд та 72 11 11 гэдэг утас руу холбогдоод хүргэлттэй сервистэй байгаа шүү. Бүр сервис үйлчилгээ үзүүлэн тань 72 11 11. Ингээд Takata Japan Auto Parts пэйж рүүгээ ороод like follow дараарай манайхаа. За. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарыг Takatagаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шугай нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугих тусам нягтлах сураатаагаар үргэлжлэн шууд урж байгаа. За одоо манайхаа
орж ирээд хардаг үзүүштэй мэдээ ярьж өгч шүү. Бас л үзүүштэй мэдээ. Үзүүштэйгээр барах уу да. За. За Miss Universe буюу их дэлхийн гоо бүсгүй гэдэг тэмцээнийг бол бүгдээрээ мэднэ. За тий. За тэгвэл энэ тэмцээний эрчүүдийн хувилбар буюу их дэлхийн сайхан залуучуудыг тодруулдаг Mr Universe гэж байдсан юм байна. Би бол энийг мэдээгүй. За улс орнууд орон орондоо өөрсдийнхөө шилдэг сайхан залууга тодруулаад за тэр тодорсон залуу нь бол одоо эх орноо төлөөлөөд их дэлхийн Мистрийн тэмцээнд бол оролцох нэр хүндтэй үргийг хүлээдэг. Баахан шалтан залуучууд гараад ирсэн. За бай чи наа чи бүр илгийн амнаа заяа. Тэгсэн чинь манайхаа орж ирээд тэр шалтан залуучуудыг харж байгаарай. Тэгсэн чинь зүүн өмнөд Азийн Камбож улсад энэ тэмцээнд явуулах эрэгтэй эмэгтэй шилдэг оролцогчдод тодруулдаг Miss Majestic, Mr Majestic гэдэг тэмцээн болд юм байна л та. Камбож гэсэн үү? Камбож. За энэ тэмцээнд нь орсон залуучуудын цээж нүцгэн зураг интернетэд орсноор хүмүүс шеэрлээд, шоолоод, сүйд болоод сүүлдээ бүр Камбожийн гоо залуусын тухай мэдээ олж бүр гараад байна заяа. Айгуу. Зарим нь бол бүр нэвтрүүлэг шиг юмнууд байна штэ. Ой басаамаа дүрхсэн юм чи штэ. Йой. За таслаг юм байна ой. Та нар одоо нэг-нэгээр нь харжаад дотроо энэ л нэгдүгээр эрэнд нь орсон байх гэж бодоод байж байгаа заяа. Нэг ингээд ийм хард цээжин дээр хард толботой нөхөр байна гэсэн чинь саад үргэцсэн юм байна. Баазар байна. За залуусын зураг хөргөөс болж шоолгоос гадна тэмцээний ялагчийг хүмүүстэй илтэв дээдэр хэлээд одоо бөө юм болж ин цаанчаа. Арайчигтэй гэдэг үү? Интернетэд хамаг амьтны илгийг хөшөөгöd байгаа энэ зураг хөргийг нь бүгдээрээ ч гэсэн бас хамтдаа үзье. За эрэгтэй оролцогчдын үед бие тослоод тэгээ биен дээр ийм алтлаг будаг наалт наалгаж байгаа зураг авсан байгаа байхгүй юу? Тийм За байна. танд ямар нэгэн таамаг байна уу? Энэ л болов гэсэн таамаг байна уу? Одоо надад чинь доороо M38, M тэд мэдгээ тот аваад за манайхаа орж ирж хараад тоочлоо. M39 гэж бодож байна. За энийг үү? M39-ийг үү? За нөгөө өмнөхүүдээс дээр юм байна. За тоочлоод байж байгаараа. За хүмүүс одоо битүү шоолж байгаач хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднэрт хүний гадаад төрхийг шоолох хэрэг байхгүй ч хүмүүс шоолоод байна гэдэг ийм гарчигтайгаар мэдээлээд байна заа юу. Бүр амар. За гарчиг штэ мэдээний гарчиг. Биднэрт хүний гадаад төрхийг шоолох хэрэг байхгүй ч хүмүүс шоолоод байна гэдэг мэдээтэй нэртэй гарчигтай мэдээ. Тэгсэн чинь хамгийн гол нь энэ жилийн ялагч Light High гэдэг залуу тодорсон. За. Ийм залуу хаа над руу орж да. Тэр M37 юу? Хялбар нүдтэй залуу Камбожийн мистрээр тодроод тэгээд их дэлхийн мистерт эх орноо төлөөлөхөр болсонд нь Камбожид одоо шоолгохын хажуугаар нилээд шүүмжилтэй анж байна. Би ингээ ороод харсан чинь хялбар бол биш солир байгаад байгаа хгүй бүр таг солир. Тийм юм орж болохгүй ч гэсэн юм байхгүй л те. Байхгүй л те. За тэгсэн чинь гэтээ одоо энэ чинь би мэдээ ярьж байгаа штэ. Та хоёр энэ чоолоогүй. Тийм. Тэгээд Majestic тэмцээний зохион байгуулагчид энэ удаа ялагчийг тодруулахдаа бие махбодын гадаад үзмжээс гадна мөн авиас чадвар өөртөө итгэх итгэлийг нь харж Light High тодруулсан гэж мэдгдсэн байгаа. За сэтгэгдлүүд нь ёо ста хараад үхтлээ инээлээ одоо ч инээдээ барьж чадахгүй байна. Камбож ч бүр үнэхээр сайхан залуугүй газар юм байна. Маш сайн ойлгож авлаа гэсэн байгаа заяа. M63 уу? Энэ M63 тий. M63 шар устай юу? Айгуу. Зогсод бооз. Төгсөрсөн байж тээ манай залуу. M63. Тийм байна. За. Сайхан л амтан байж тээ. Бас хөрхий. За тэгээд одоо энэ чи эх орны төлөөлөд аль нэг улсад болох супер юмд орцсон шүү дээ. За тэр хүүгнүүдийн зургийг үзсэн хүн байна уу? Мистрүүд ч гоё хүмүүс байдгүй лүү? Камбожууд чи их царай муутай юм уу да гинэ. За. Энэ залуу гэхдээ Камбожийн нэр хүндийг сэвтэн гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Хялдар солир болохоор нь доромжлоод байгаа юм биш. Дэлхийн улс орнуудын сор болсон залуусын дунд энэ хүн алхаж байна гэд бодолтой. Болилдоо эх орныхоо нэрийг бодоод болоосой гинэ. Камбожууд өөрсдөө бас бичээд байна шүү дээ тийм үү? Харин тийм ээ. Тийм. За ямар ч байсан ингээ одоо энэ ингээд ёслолын хувцастай зогсож байгаа залуучуудыг харахад бол бас л давгүй залуучууд байгаа үстэй. Гэхдээ хамгийн гол нь сая одоо тэр нөгөө нэг ингээд нүцгэн тосолцсон биен дээр ингээ алтацсан энэ дотор ингээд
Ингээ харахаар наад бол чинь амар тэнэг харагдаад байгаа сте. Харин тэгжээ. Энэ зургаад хэрэггүй цацжээ. Энийг энэ зургийг л цацахгүй байгаасан. Одоо тэр энэ хамгийн дээдлийн игнэний яг голын залуу бол манай M63 одоо төрүүлсэн залуу харагдаад байна л та. Ер нь бол энэ зургийг л цацаад алаа ячиж байгаа байхгүй юу? Хэрэггүй л байсан байхгүй. Энийг нь цацахгүй зүгээр л тийм үстэй. Яг нэг тэр шагналаа аваад одоо яг костюм бичгтээ ёслолын хувцастай зогсож байгааг нь оруулсан бол энэ гурван залуу өдөр бол гоё залуучууд шүү дээ. Тийм байгаа юм сте тий. Энэ одоо ингээд байж байгаа нь бол оо вау гэл хэлэхэр байгаа сте тий. Саяны тэр зураг алаа иччих واخ. Бүгдийг алаа иччих واخ. Камбожууд би бас Камбожд очичлээсэн л да. Камбожууд ерөнхийдөө нэг юм нэг саяхан нэг под мотосоо салсан бодоод тэр юм уу? Ер нь жоохон тийм ширүүн дөрөндөл өгч. Ямар юмнасаа салсан? Подын дэглэмээс. Нөгөө актер. Одоо энтнэр чи нөгөө улаан гихмэрчүүд ч юм уу мэстэй. Тэднээс салаад одоогоор тэр подын дэглэмийн нөгөө нэг хэлмэгцсэн нөхдүүд чинь гаргүй хөлгөө нөхдүүд чинь хөгжим дараад сууж идэг байхгүй юу? Тэгээд тийм нөгөө нэг юу саяхан тийм амар зовлон үдсэн нөхдүүд гэхэд бол аялал жуулчлалд эднэрээ хурдан сэргээсэн нөгөө алдарт Анкар Ватмад чинь тэнд байж байгаа шүү дээ. Тэгээд европчуудтай англиар ярьдаг хүмүүстэй тий. Гэтэ бол яг нь ерөнхийдөө нэг юм нэг диктатурын ч гэдэг юм уу нэг тийм нэг төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засагтай юм шиг юм болоод мэдэгдэг. Жишээлбэл Камбож даяар коммунист улс үсттэй. Одоо коммунист хэцүү. Тийм үү. Ер нь жоох хэцүү. Тэгээд жишээлбэл ингэсэн байсан. Камбож даяараа явдаг бүх атууснуудыг одоо хоолын тээвэрт явдаг бүх хүн тээврийн атууснуудыг нэгэн компани хариуцдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр компани л үнэн нэмбэл тэгээд ямар ч хилан байхгүй суугаад явахаас аргагүй маргагүй гэж тэгжсэн. Тэгэхээр би за одоохондоо нэг актер зэгцэрч чадаагүй байгаа улс юм байна да гэж бодож ирсэн. Гэхдээ нөгөө нэг хүүхнүүдийн шуураад байдаг нөгөө нэг совдон загас гэдэг штэ. Совдон загсан төрөвч гэдэг за тэлээ мэлээ байдаг. За. Ахаад матрын ярьсан бол энэ зүүн өмнөд Азийн улсуудаас хамгийн хямдхан нь Камбож л байсан шүү. Тийм үү. Камбож л хамгийн хямдхан байсан. Тэгээд өргөн сонголттой байсан. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B дэмжиж ажиллаж байгаа. За хурдан хугацаанд зориулдаг зохистой бутуурын агуулмж бүхий Oral-B шүдний ог өдөрт 2 удаа 2 минутаар угааснаар таны амны хөндийг 24 цагийн турш бүрэн хамгаална. За Oral-B брендийн O сод сэргэлдэг одоо хүмүүсийг шүдний эмч нарын бас дээрээс нь туршлага дээрээс үндэслээд Европын шүдний эмч нар одоо зөвлөж буй номер 1 брэнд Oral-B дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний дараагийн мэдээ. За яг гоо манай жишээлбэл ийм явдал болж исэн. За наад нэг байшин чи ингээд зөвшөөрлгүй манай нарыг хаагаад барьцсан гэд те. Байраараа шүүхтэлцээд ингээд байшингийн барилгыг нь нураа нэгээд одоо зогсоодсон байшингийн нураагаагүй мөртлөө барилгын зогсчоод ингээд нэг балгас болоод байж байгаа газарч байна. Яг энэ шиг үйл явдал болсон. Гэхдээ тэр нь бол манайх шиг нөхцөл байдал биш юм байл л те. Зүгээр нэг айгүй баян хоёр имээ өвөө хоёр. Чи юу болоод манай нарыг хаагаад барилга барьж байгаа гэж шүүгдсэн. Ийм үйл явдал. Англид болсон шуугаа шүү. За. Лондонгийн Сат банк гэдэг дүүрэгт байдаг нэгэн чинэлэг гэр бүл дэрэгт нь баригдсан 17 давхар офисын барилгыг харахаас дургүй нөрөөд нарны гэрэлд ном уншдаг байсан амьдралыг нь буснуулсан гэж шүүхт өгсөн хэрэг гарсан. За. Стивен болон Jennifer Powell гэдэг энэ хоёр хүний хувьд бол өөрсдөө 1 сая фунтын үнэтэй тансаг байранд амьдардаг тэтгэвртэй суусан чинэлэг хосууд юм байна. За. Байрандаа 2002 оноос хойш амар жимэр тухтай сайхан амьдарч байсан энэ хосууд ингээд амьдарч ижээ. Тэгсэн чинь гинт хажууд нь офисын том барилга баригдсанаас хойш үн цэнтэй байрныхаа үн цэн 5 тухыг мэдрэхээ байгаад нарны гэрэл үзэхээ байсан гэж гомдол гаргасан байгаа юм. За. Ингээд шүүгд хандахтаа 35 сая фунтын өртөгтэй арбор самхгийг нураалах хүсэл тавьсан. Айггүй дураараа. Йой. Баавартай би яасан. Харин тийм баавартай байхгүй. Мэдээж хуульчдын хувьд бол нэгэнт баригдсан барилгыг нарны гэрэл хаасан хэрэгээр нураалах боломж байхгүй. Та хоёр минь гэрэл мэрлээ хасаагаад асуудлаа шийдэхийг шийдчихэж гэж уриалсан ч гэсэн нөгөө хоёр хосч нь бодлоор үгүй ямар ч байсан шүүхтэд үзье. За. Гэдэг шийдвэр гаргасан байна. За. Хосуудын хувьд нарны гэрэл нь халахлагдсанаар ном уншиж чадахгүй төрснөөс гадна нэмээд нарнаас авдаг амин дэмээ авч чадахгүй төрж бие болон сэтгэлийн эрүүл мэндийн хүнд байдалд орсон гэж одоо шүүхийн гомдолтой бол мэдээлсэн байгаа шүү дээ. Бүр энэ заргада 2021 онд байранд нүүж орж ирсэн
ноён Купер гэдэг нөхрийг татан оролцуулсан. За. Харин Лондон хотын шүүхээс хосуудад 36 мянган фунт, ноён Куперт 26 мянган фунт аваад нарны гэрэл үзэх эрхээсээ татгалзахыг санал болгосон. Гэхдээ шүүх хурлын сонсголт дуусаагүй. Энд ингээд нөгөө нэг агшдны шүүхтэр ийм шийдвэр гарцсан. Магадгүй энэ хоёр ингээд цаашаа давж залдах юм бол дараагийн шатны шүүхэд үргэлжлүүлээд энэ асуудлыг хилцэх юм байна. За. За ингээд нарны гэрлээс болсон энэ хэрэг Англид нэлээд шууган болж сошиал дээр хүмүүс их ярьж байна. За. Ийм явдал болжээ. За тэгээ сэтгэлдлүүд нь. Гэхдээ энэ эмээ хоёр маань жоохон өөд аюу да. Нарны гэрлээс болж бүхэл бүтэн цавхагтай шүүгдэг чинь бас л завтай хүний л ажил штэ. Би бол тэр нарыг анзаарах зөхөөгүй ажиллаж байна. Баян болохоор л та хоёр шиг бодно гэж. Тэтгэвртээ суудсан хоёр өгшний хувьд бол энэ айгүй гоё ажил байгаа л да. Гэхдээ ер нь нарныхаа гэрлийг авчих юм билүү те. Гэхдээ дэмий сууж агаар тийм үстэй шүүх цагдаа магдаа гэд наашаа цаашаа яваад лаг байгаа байхгүй. За. Дараагийн сэтгэл нь. Гэхдээ энэ бас их сандаг санаа байна. Жишээ нь нар харуулсангүйгээд шүүхтэд 36 мянган фунт авна гэдэг чинь их сайхан үйл явдал байна штэ. Би бол бөөн баярл авах юм байна. Гэхдээ баян хүмүүст бол энэ мөнгө ч мөнгө биш л байх л та гэнэ. Үгүй өгш хоёр бол ингэж яагаад 36 фунтаа авчих юм бол те бас юу гэдэг Карибын тэнгисийн арлууд дээр ч юм уу очиод жаахан жаргаж байгаа төрөөд ирнэ үстэй. Тийм штэ. Нарны энерги авчлаа гэдэг тий. За энэ хоёр хүн бол замхгийг нураалгуултлаа. Санаа нь амархааргүй л хүмүүс байна да. Бүр мэдрэгдээд байна гинэ. Энэ хоёр нураалгадгүй маа гэхэд шүүхийн бүх шийдвэрүүдийг дуустал явахаар л хүмүүс үлээ. Тийм ээ. Ямар ч хэлсэн бол тийч явахаар хүмүүс. Завтамоо сайхан тий. Тийм гоё. Нөгөө нэг кампуч залуу гэж. Эцэг чинь буцтаа гэдэг хэрэг санаанд орлоо шүү дээ. Орхи манаа хин тоглосон байдаг үстэй. Тэгэхээр сайхан тоглосон. Тийм. За. Энэ нэг юм саяны энэ нэг юм нураана гэдэг шүү дээ. Энэ явдал манад бол нэлээд олон газар гараад бид нар чинь тэгэл лайвыг нь өчнөөл удаа үзсэн. Тэгсэн штэ. За. За одоо нулимдаг мэдээ ярих чинь манай хоорж ирээд нулимаараа. Дараалал нулимхантай. Африкийн орнуудад байдаг ангаагч удирдсан буюу нэг үгээр шулам гэх нөхдүүд цайвар арьстай альбина нөхдүүдийг худалдаж аваад эд эрхтнээр нь засал дом хийдэг тухай өмнө нь битээр ярьжсэн тийм ээ. За тэгвэл энэ удаад Өмнөд Африкт сураггүй болсон 6 настай охины хэрэг Өмнөд Африкаас даваад дэлхийн хэмжээний шууган болоод байгаа. Энэ айгүй хөөрхөн охин байлээ. Одоо охины зургийг харуулсан заяа. Айгүй хөөрхөн охин ингээд үсээ нөгөө олон салаа шүлцсэн. Тэгээд бар Африк охин гэхэд нөгөө нэг тийм өнгөт арьстан бол биш заяа. Ногоо нүдтэй. Тийм саарлж юм шиг нүдтэй нэг юм хөөрхөн охин байгаа байхгүй юу? Альбино охин биш вэ штэ. Альбино гэдэг байгаа над охины чинь. Иш чаа баста. Станаар альбиногоо газар л альбино болох байх. Жоршлин Смит охин 2024 оны 3 сард алга болсон. Жилийн өмнө тийм үү? Яг жилийн өмнө. Цэнхэр цайвар нүдтэй, цайвар арьстай жаахан охиныг хулгайчд ирээд хулгаасан гэж ээж нь анх цагдаа нарт мэдүүлж байсан бол энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэдэг нь явцын дунд тодорхойлж ял сонсох нь тодорхой болоод байна. Охиноо шууд зарцсан. Тэгээ ээж нь амар эвгүй царай мариатай юм байлээ. Ер нь бол Кейптаунаас холгүй оршдог Салдана Бэй гэдэг энэ хотод ээж нь болох Келли Смит найз залуу болон охиныхоо хамтаар амьдардаг байсан. Харин төрүүлсэн охиноо хулгайлж зарсан эргээ найз залуу болон найзыг нь хамтаар зохион байгуулжээ. За, Кейптаунд болсон шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн сүмийн пастор энэ эмэгтэйг 3 хүүхдээ тус бүрд нь 20 мянган раундаар зарна гэж ярьж байхыг нь сонссноо бол мэдгдсэн байгаа. За, энэ нь болохоор 1100 орчим доллар гэсэн үг гинэ. Тэгээ Монгол мөнгөөр чинь 3 сая 500 орчим мянган төгрөг олцоод байгаа байхгүй юу? Харин хэргийг шалгам өрдөх явцад охиноо нутгийн ангаагч увдсанд $1100 зарсан гэдгээ мэдүүлсэн. За хөршийнх нь мэдүүлснээр увдстан байрын эмэгтэй машинтаа ирэхэд ээж нь их л яруу охиноо дагуулад орж байгааг нь харсан. Яа, эвгүй царайтай гараа байна өө. Эвгүй байгаас тээ. Чи тэгээд ээжээс нь гадна нөө ах トゥ нарыг нь бас аав маавыг нь баривчилсан юм шүү. Тэгээд үгүй энэ чинь аав нь ээжийнх нь найз залуу байхгүй. Ээж нь найз залуугийнхаа найзтай нийлээд тэгээд тэр охиноо зарцсан заяа. Йоо, за тэгсэн чинь хэргийг ингэсэн. За тэгээд ингэнгүүтээ ингэсэн байгаа.
тухайн хувцаснд охины арьс болон нүдийг нь лавах гэж сонирхож байсан гэж ээж нь хэлсэн байв яг уу. Бүр ингээ мэдүүлэг өгсөн. Тэгээд арьсыг урчиж аваад нүдийг аавна гэхэр чинь энэ охиныг ална л гэсэн үг байгаас тээ. Мэдээж тийм шүү. Төрсөн охиноо ингээд алуулахыг мэдсээр ээжэж зарна гэдэг бол бүр аим шигтэй ёо. За одоо охиныг нь хайж байгаа боловч олоогүй байгаа. Харин охины цус болсон хувцас амьдардаг оромжноос нь холгүй олдсон. Цагдаа нар хэргийг өргөжлүүлэн шалгаж байгаа. Хэрэгт Угнаасаа нэг амбар шиг юмд амьдардаг байсан юм байна уу? Үгүй ээ энэ нэг оромд нэг амар байгаа зү тий нэг манахнаар бол нэг зүгээр л нэг Монгол гэрийн үүдний амбар байгаа зү тий. Тэгээ энэ эргэн тойронд новш мовшин харчих ёо. Ямар хөөрхөн охин бэ уг нь? Айгүй хөөрхөн охин байгааз. За ингээд хэрэгт энэ 3 этгээдээс гадна өвдөс дэмгэх нэг хүнийг шууд буруутгаад байгаа. Хэрвээ тэднийг буруутаг тогтоовол бүх насаар нь хорихоо шийдэх юм байна. За сэтгэгдлүүд нь энэ их хүн мөн үү? Их хүүхэд ямар одоо зараад алаад иддэг мал уу? Аимшигтэй эмэгтэй вэ гэсэн маа. Харах царайны хачин муухай царайтай авгаа штэ. Ийм хүн амьд байхаар үхээсэ гэсэн байна. Хүүхдийг нь алчсан л юм бэ штэ. Ямар өрөвдмөр юм бэ? Юугаа хайгаад идгийг ойлгомжтой байхад ээжтэй итгээд дагаад явж байхад шуламд зарчдаг, цовдолж алаасаа гинэ. Йоо. Манай нэг мөнх цэлмэг гээд залуу яваад байгаа штэ. Аялагч. За тэр залуу Баярхууч гэдэг юм уу мэдгүй мөнх цэлмэг Баярхуу гэсэн фэйсбүүк дээр штэ. За энэ залуугийн саяхан оруулсан бичлэг байгаа. За Бенин улсад яг энэ өвдөө шишний ийм зан үйл хийдэг юмнуудаар ингээд яваад тэр нь өвдөө шишинд ашигладаг юмнуудын зах махаар ороод тэгээд нөгөө нэг ийм нэг Замбрето бурхан гэж нэг Африкийн бурхан байдаг шин. Нэг ийм нэг өвсөн бухан шиг юм эргээл идэг. Тэр мөрнийд яг тийм досгон дээр очиод нэг ийм нэг жижигхэн досгоны нөхдүүд яг тэр Замбретод бурхандаар ингээд нөгөө нэг засал номоо хийлгэж байгаа бичлэгийг дунд нь ороод хийсэн тийм бичлэг саяхан явсан. Тийм. Энэ вүүдүүгийнхэн чинь бол ерөнхийдөө бид нар ингээд Африкийг нийтэд нь бид нар вүүдүү гэж ингээд яриад байгаа боловч өмнөд Африк, Бенин одоо ингээд Африк даяараа энэ тэнд ийм янз янзын нутгийн бөөнүүд байгаа даа. Тэдний шүтээ энэ ч өөр, тэдний хийдэг хараал нь ч өөр, хараал чатгандаа ашигладаг юмнууд нь ч өөр байгаа даа байхгүй юу? Тэгэхээр энэ бол өмнөд Африкийн бүгдээр тулсан явдал. Тийм. Тэгээд одоо энэ охины бол арьс нүд хоёрыг ашиглана гэж ээж нь өөрөө бүр мэдэл өгсөн байл яах вэ? Амар. Амар. Энэ өстой их хүн мөн үү? Харин тий төрсөн үрээ өөрөө төрүүлээд үдий зэрэгтэй болтол өсгчөөд тэд байж байгаа царийг хараад үлдээчээд бүр нэг амар ёо. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн утгаар цэтгийн утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. За технологийн дэвшлиг хүн бүрд хүргэх зорилготой ZT брэндийн 5G дэмждэг ZT Blade A75 гэдэг утсыг бол худалдаанд Mobicom-ын зүгээс гаргачаад байгаа. За энэхүү утасны давуу тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зохицох чанартай ийм утас байгаа шүү. За тэгэхээр таны өдөр тутмын хэрэглээг хэлбэрчилж илүү ухаалаг, хурдан болгох энэхүү гар утас нь өөрөө 50 мегапиксел хүчин чадалтай, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай. За энэхүү камерын давуу тал нь чанартай, мөн мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлдэг юм байна. За зураг засахад ч гэсэн маш хэлбэр гэдгээр онцлог. За бас нэг давуу тал нь цэнэгээ удаан байрдаг хүчрэг батарейтай. Дээрэс нь 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөс солиулах боломжтой байгаа шүү. Ингээд өнөөдөр өглөө юу? Та мэдхүүгээр Ацтан шалгаруулад энэ гар утсыг бэлгэлсэн шүү дээ. Тэгсэн. Мөнх жаргал хин блэ нэг сонсогч аваад явж явах шиг байсан. Тийм. Мөнх жаргал гэдэг нэг байнга оролцдог нэг сонсогч. Та мэдхүүгийн ялагч Цоошин Blade A75 5G дэмждэг утасны эзэн болсон өнөөдөр та мэдхүүгийн ялагч болж. За тэгээд Mobicom-ын 2222 гэсэн утас руугаа залгаад мэдээлэл авах боломжтой. Mobicom-ын салбаруудаар очиод утас авах боломжтой. Mobicom цэгмэн рүү ороод утасныхаа сонголтыг хийх боломжтой. Mobi app-аас манайхаа ашиглаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн утгаар ZT гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо ахаал нулимн да манайх одоо шүлсээс дуустал нулимх нэ. За Америкт болсон шууган. За энэ сая бол одоо ингээд Африк гаралтай хүмүүс өөрсдөө Африк хүүхдийн асуудлыг ингээд маш бузар булаагаар шийдсэн ийм нулимх хөстэй мэдээ гарчсан бол одоо энэ Америкт болсон явдал цагаан арьс хүмүүстэй холбогдно. За
West Virginia мужид гарсан хэрэгээ. 62 настай Donald Lance болон 63 настай Gene Whitefader гэдэг хүмүүс 160 болон 215 жилээр шүүхээс ял сонсчод байгаа. Хэдэн жилээрээ? 160. Нэг нь 160, нэг нь 215 жил одоо хоригдох юм ял сонсч байгаа. Тэгвэл бүр амар хэрэг үлдчихтэй. Маш олон хүнд хэрэгүүд байгаа учраас бүгднгийн нэмждэг энэ хэрэгүүдийг нь бүгднгийн нэмээд за тэгээ ингэж ял сонсодог. Хөш энэ хоёр хүн чинь тэгээд нас нь бол нилээн явц хоёр хүн байж тээ. За энэ хүмүүс жоохон ямар хэрэг хийгээд ингэж хүн шийдгүүлснийг одоо ярьж өгөх. За яана энэ яг амар юм бага. Баруун Виржиниа мужийн иргэд болох энэ эхнэр нөхөр хоёр. За Үрчиж авсан хүүхдүүд дунд нь байсан өнгөт арьст хүүхдүүдийг боолчилж боолын хөдөлмөр эрхлүүлж байсан тогтоогдож ийм шийтгэл сонсчээ. За Хосууд 2018 онд 5 хүүхэд үрчилж аваад 2023 онд Kanawha County гэдэг газар руу нүүсэн байгаа юм. За Харин 2023 оныхоо 10 сард нь хүн болжилж байсан хэрэгээр баривчлагджээ. Хамгийн аймаар нь үрчиж авсан 5 хүүхэд дунд нь байсан 14 болон 16 настай 2 өнгөт арьст хүүхдийг эдлэнгийнхээ бохир сарвчанд амьдруулж, ферм дээрээ боолын хөдөлмөр эрхлүүлж, баг хоол унд өгөхөөс гадна бүр гэртээ ч оруулдаггүй байсан. За Өвд зөнгүй хүүтэн амбарт амьдруулдаг байсан тогтогдсон. яана. Нэмээд манайхны яриад байдаг бион ойл тавьж өгөөд өдөрт уух ус өгдөг байжээ. Хүүхдүүд зөөврийн ойлдоо бийцсэн гутаа өөрсдөө гаргаж асгадаг байж хүүхдүүд өдөрт 12 цаг ажиллаад үлдсэн хугацаанд нь сарвч буюу сарампай амбаарандаа цоожлуулдаг байсан. Йоо зүгээр л угаасаа боол болох гээд худлаа үрчилж авсан юм биш үү те. Бүр анханасаа. Харахад бол нэг гигантны царайтай. Харин тийм. Хувц сунар нь урагдаж үжирсэн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлалд орсноос гадна хитрхи их ажилласнасаа болж хөл гарн дээр нь цэврүү гарсан байжээ. Хөөрхий. Энэ чигшүүртэй эргийг үлдсэн эхнэр нөхөр хоёрыг хүн наймаалсан, хүний эрхийг ноцтой зөрчсөн, хүний хөдөлмөрийн мүлждэгт ашигласан зэрэг зүйл ангиудаар ялсан. За Гол нь хүүхдүүдийг арсны өнгөнөөс болж ингэж боолын хөдөлмөр эрхлүүлж байсанд нь Америк даяар жигсэн зүйчж байна. тэгэн штэ угаасаа. Нөгөө гэрт нь байсан 3 цагаан арьстай хүүхдүүд бас жаргасан юм бас байхгүй. За Өдөржин гэрийн ажил хийж нэг л алдаа гаргавал 5-8 цаг цэг зогсох гэх мэт хүн шийтгэлийг хараалын үгсийн хамт авдаг. яана. Ингээд хашгирд загнадаг ийгэж хүмүүжүүлдэг байсан гэдгийг нь бол хүүхдүүдийн мэдүүлгээс тогтоосон байгаа. Яаж ашгүй энийг мэдсэн болоо. Тэгэл хөрш мөршүүд нь нэг юм сэжгэлсэн л байгаа л да. За тийм л ах та тий. За энэ нэг л болохгүй байх шиг байна шүү, цагдаа нар минь шалгаараа л гэсэн баг. Тийм л юм байна л та. За ашгүй. Гэтэ ямар ч үсэн ингээд мэдээд энэ муу 5 хүүхднийг юм чөлөөлөгдсөн болж тээ өөрөө тий. За сэтгэлдлүүд нь. За Өнөө цагт ийм аимшигтай хүмүүс амьд байна гэхээр бид нар урагш алхах биш, угарч алхаад байгаа юм биш үү те. Надад бол аимшигтай санагдаж байна. Энэ хүмүүс чинь одоо хүн чанар өчүүхэнч байдаггүй юм уу? Хүүхдүүдээр боолын хөдөлмөр эрхлүүлээд яаж чадж байна? Өнгөт арьсны амь нас ч гэсэн үн цэнтэй штэ. Тэр жаахан амьтад өөрсдөө хамгаалж чадахгүй юм чинь ямар хэцүү байсан бол доо гэж. Тийм штэ. Шууд цаазлах хэрэгтэй штэ. Харамсалтай нь Баруун Виржиниа 1965 онд цаазын ялыг халсан болохоор тэгээд ийм шийтгэл ногдуулж байгаа шиг байна да. Би бол шууд л хороох байсан. Бид нар боол байхаа болсон шүү, санаж авцгаа гэж. Энэ бол хар арьстай өмдсөн байна штэ. Өнгөт арьстай өмдсөн байна те. Энэ арай л тэнцсэн. Өстой нэг нулимл таарна. Таринт. За би нэг мэдээг ялзуулчих. За энэ өстой үнэхээр хөгжилтэй мэдээ заяа. За энэтхгийн стартап нийслэл гэгддэг Бангалор хотод таксины жолоочдын машиндаа өлгсөн сануулгууд интернетэд мем болон шеэрлэгдэж инээд хөөр бэлэглээд байгаа. За тэрэн дундаас энэтхгийн одоо IT-ийн нийслэлийн нэгэн жолоочийн бичсэн сануулга нилээд их шеэрлэгдэж байна. За гарч ирсэн үү? За гарч ирж байна. За унш. За анхаараарай. За энэ арматик хэлж болох. Энэ бол бүхээг машин. Машины бүхээг ингэнэ. Энэ бол таны өөрийн хувийн чинь орон зай биш ээ. Түүнээс гадна та те маш анхааралтай сууж те юу гэдгийг нэг
50 байна уу гэсэн байна. За энэ анхааруулгыг бичсэн жолооч ингээд машинд суусан иргэн тандаад за ингэсэн орол ирэнгүүт нь за манайхаа 2 бинээс хоол суу шүү. Хоолол яг ингээ өөр өөртөөхөө дээрээ суугаараа гэлгмэд ингээд нөгөө хоёр хүн ингээ гайхах штэ тий. Тэнгүүд ингээд яг ингээд суудлынхаа харалтаа суухаар яг артталт нь нөгөө нэг суудлын артталт нь бичиг нь байгаа штэ тий. За тэгээд суусныхаа дараа жолоочийн суудлын арталд үлгсэн бичгийг олж уншина. Тэнгүүд бичиг дээр нь анхааруулга ямар нэгэн найшаал хайр дурлал байхгүй манайх такси болгоос та нарын хувийн орон зай биш хоорондоо зайтай суугаад 50 явна. Тэгэнгүүт мэдээж энэ зураг бол нилээд шеэрлэгдсэн хүмүүс ч бас нилээд хөвгөлтэй комментуудыг бичсэн байна лээ. Сэтгэгдлүүд нь энэ жолооч дахиж хизээч хармааргүй юм а харж те. Манай Бангалорын жолооч нэрэл хэцүүхэн нөхцөлд ажилладаг шүү. Мумбайгаас ч их залуустай болохоор тэгээд янз бүрийн юм үздэг байх та гэсэн чинь. Нэг жолоочийн ард бүр орж ирээд хувцснараа тайлалцаад өгөхөр нь айсандаа цагдаа дуудлаа гэж байж зогсоосон гэсэн штэ. Энэ залуус бас дураа барьж сурмаар байна. За би ч яг настай хүн ийм хийж явах биш гинэ. Машин бол жижиг орчон. Тийм жижиг орчонд ард нь эдэлцэх шахаад үнэлцээд байхаар хинчгэл хэцүүд нь штэ. Өөрөө оролцож чадахгүй хүн уурлахаас яа тийм. Үгүй ер нь бол энэ халуун дулаан орон болоод тийм үү тэр кари мари хитгээсээ болдгийм үү ер нь энэ нэтгчүүдийн дур бас амар гисэн. Ер нь тийм үү. Хүчингийн хэрэг мэрэг бол маш их гардаг эмэгтэйчүүдийн хүчирхийлэл бол хамгийн их гарч идэх газрууд бол энтгэх. Тийм учраас эмэгтэйчүүд нь яг тэр асуудлаар эрхийнхаа төлөө те хууль цаасандаа өөрчлөлт оруулахын төлөө хамгийн их чигсдэг ийм газар бол энтгэх шүү дээ. Тий. Тэгээд харьцангуй ардчилсан улс Английн колони байсан учраас харьцангуй ардчилсан улс нөгөө одоо юу гэдгийг Тайланд ч гэдэг юм уу Бутан ч гэдэг юм уу те одоо ийм нөгөө нэг зүүн өмнөд Азийн улсууд чинь бол юугаараа шашнаараа бас ингээд барих гэдэг. Гэтэл эднийх чинь те хичнээн төмөн янзын шашинтай шашин болгоно өөр өөр ингэсэн дүрмтэй ийм сонин газар байгаа шүү дээ бас. Тэгээ яг эдгээр чинь ийм нөгөө нэг янз янзын бичиг хадахтаа бол сайн шүү дээ. Ягаад нэг саяхан бидтэй битээр нөгөө нэг хүн зарлалын самбар явлаа гэдэг хэрүүл урууд хийлээ гэдэг. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг сонгуул болсон ч надад эндэгчүүч нь нохоонд нөгөө нэг сонгуулиас урдсан ууж өгөө нөгөө нохоонууд зөлбөн нохоонууд нь хаас айгу гүйж явдаг гэдэг аваа ийцэн. Энэ эндэгчүүд болон японочдоос бол их юм гарна штэ бас. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 21-ний баасан гарагийн 4 цагийн шугаа нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All гэсэн уриатаагаар цэцгийн гар утсаараа Mobicom за мөн Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наглаад хамтран ажиллаа баярлалаа. За ажлын 5 өдрийн турш хамтдаа мэдээлэл хүргэсэн анжгаадаа баярлалаа. За ажлын 5 өдрийн турш хамтдаа байсан сонсогчдоо баярлалаа. Тэгэд ирж байгаа амралтын өдрүүдэд бас ая тухта сайхан өнгөрүүлээрэй. За тэгээ өнөөдөр ч ингээ би бас ингээд яг казак төмөндөө зориулаад хүндэтгэл үзүүлээд ийм казак малгайд эднэртэй суулаа. Маргааш бол нарны баяр, Навризын баяр болох гэж байна. Казак төмөн сайхан баярлцгаагаараа бас маргааш Сүхбаатарын талбай дээр яг ингээ Навризын баярын талаар таниулга өдөр болохын гэсэн та бүхэн бас завтай чөлөөтэй байвал очиж сонирхоорой. За өргөлөөл эрхэм сонсогчдаа забрыхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсдээ дараа 22-5 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3